Сайн байцгаана уу? За би өнөөдөр нөгөө нэг Токиогийн ойролцоо болж байгаа Ханаби үзэхээр явах гэж байгаа. Тэгээд Ханаби гэхээр за монголоор бол ерөнхийдөө нөгөө нэг солиод будуулдаг баяр юм уу? Гэтэ Монголд бол ерөнхийдөө ер нь ямар нэгэн баяр ёслол юм уу эсвэл шинэ жил гэх мэтээр ер нь бол буудуулдаг штэ. Японд бол ерөөсөө тийм биш. Зуны бүр ийм нацуу мацури тийм гэж болдог. Тэгээд тэрэн дээрээ ерөнхийдөө бараг 7 сараас эхлээд ер нь бол 8 сарын сүүл болтолч баха да. Ерөнхийдөө 7-8 сард л Ханаби айгүй их буудуулаад байдаг. Тэгээд энэ нь болохоор бүр ингээд том амар юм бүр том хэмжээний юм бүр баяр болдог. Тэгээ хүмүүс тийшээгээ явахдаа нөө нэг кимоно өмсөөд тэгээд айгүй хөөрхөн болоод гой болоод. Гэхдээ зүгээр ингийн хувцастай хүмүүс ч гэсэн ер нь бол явдаг л ах л та. Би одоо өнөөдөр нөө нэг анх удаа явж үзэх гэж байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол өнөөдөр явахдаа зүгээр ингийн хувцастай явъя гэж ирсэн аахгүй. Би одоо дахиад 8 сарын 15-нд яг одоо Чиба гэдэг энэ Чибаге газрын ер нь бол далайн ойролцоо хэсэг юм уу? Ер нь бол тэр урд хэсэг рүү юм шиг байгаа юм. Тэгээд тэнд бол нэг бас нэг амар гоё ханаби болно гэсэн. Тэрэнд бол яг нэг найзтайгаа нэг кимоно өмсөөд тэгээд яг Япон хүн шиг болоод ер нь бол явна гэж ярьсан байгаа. Тэгээд өнөөдөр одоо би зүгээр нүрээ нэг жоохон будахад байж байна. Тийм. Тэгээ ерөнхийдөө ханаби болохоор нэг Монголд бол ер нь зүгээр дээшээгээ явал пүх гэл тэгэл ер нь бол дуусна шүү дээ. Японд бол ерөөсөө тийм биш гэсэн. Хэлбэр нь айгүй юм олон. Тэгээ дээрэс нь амар гой өнгөөр ингээд тасдаг. Ер нь бол айгүй юм гоё яадаг гэсэн. Тэгээд би өнөөдөр явж үзэх гэж байгаа да баяртай байна. Тэгээд өнөөдөр гадаа бараг 35-36 градус амар халуун. Тэгэд би ямар ч байсан нүрээ нөх амар будахгүй зүгээр ямар ч байсан нүдэд нэг жоохон тэндээ тэгээд сормос мөрөөсө будаа тэгээд ер нь бол болъё гэж бодож байна. Тэгээд хөөрхөн хувцас өмсөж явъя гэж бодож байсан чи би баг хувцас сонгож чадахгүй. Би яагаад энэ тэнэг юм бэ? Хувцас сонгож чадахгүй. За гэл бүх хувцас хаймаар санагдсан. Тийм. За. Тэгээд хамтдаа нүрээ буцацгаая. Тэгээд би бол сая юу яачихсан? Нүүрэндээ нэг нарны тосмосоо түрхчихсэн байгаа. Тэгээд гол нь тэгээд одоо дахиад жоохон түрхчихсэн юм уу гэж бодож байна. Энэ нэлээ одоо явж байгаа. Яа, сая бүр хуцаа санаачдаггүй. Бүр шүүр дүр амар олон хуц байгаа гэж. Үнд ч хэрэглэхгүй юмсгүй юм тэгээд барах. За болчихлоо. Иймэрхүү боллоо. Тэгээд өнөөдөр нэг жоохон гацраа өнгөрсөн. Тэгээд нэг иймэрхүү боллоо доо. Миний арьс ууг нь бол нэг амар ч асуудалтай биш заяо. Гэхдээ сүүлийн үед нөгөө миний юу маань юу лээ тийм байнга одоо өдөр тутамдаа маск зүүсээр хагаад нөхцөлт маань амар их болсон заяа. Бараг ер нь бол корона эхэлснээс хойш л ер нь багаар ер нь бол нөхцөлт маань ихсэж эхэлсэн. Одоо бол бүр яг хацарны энэ хамарны хоёр талын энэ хэсэг маань бол амар нөхцөлттэй болсон. Тэгээд бас хамар болон одоо яг энэ өрөөний энэ хар батга маань бас жоохон тодорчсон ч гэх юм уу нэг тиймэрхүү байгаа. Тэгээд одоо энэндээ ер нь нэлээд сайн анхаарал тавьж арьсаа гоё болгохгүй байна.
Тийм. Тэгээ ерөнхийдөө тэгтээ арьс гоё байхад нүрээ ер нь бол нэг амар будаад авах шаардлага байхгүй л гэж боддог л доо. Би бол ерөнхийдөө тийм. Гэтэ одоо яг ингээд нүрээ будахгүй зүгээр шууд тэр чигээрээ гадуур мадуур гарчих юм бол нэг өөрийгөө жоохон голох мэдрэмж ч юм уу ингээд бусадтай жоохон харьцуулах гад ч гэдэг юм. Угаасаа нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Одоо жишээлбэл одоо газрын дээр л гэхэд нэг батг гараал тэгэл тэрийгээ тэр чигээр нь ингээд яваалаа байвал ингээд амар муухай ч юм уу тиймэрхүү харагдаад байдаг. Ерөнхийд жоохон тал байгаа. Тийм болохоор арьсаа гоё болгоно. Тэгээд орой уулзацгаая. Би 5:41-ийн нөгөө нэг диншаагаар явна. Тэгээд одоогор бол миний сонгосон хувцас маань энэ. Зөв ингээд хар тоопон цамц. Тэгээд энэ урч юбг байгаа л да. Юу. Энэ юбг. Тийм бай.